Хүндийн үргэлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 1-р сарын 2-оос 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дахь удаагийн тус тэмцээнд 16 багийн 180 гаруй тамирчид өрсөлдөж, эрэгтэй 8, эмэгтэй 7 жинд аваргуудаа шалгарууллаа. Энэ удаагийн тэмцээнд Дид Мастер 1 Монгол улсын рекорд амжилт нэгээр тус тогтоогдсон байна. Манай холбоо энэ жил тамирчдыг чансаа гарна үнэлж 2 дугаар зэргийн цолттой тамирчдыг улсын аваргаар оролцуулж байгаа. Одоо удахгүй болох олон залуучуудын олимпиад болон Азийн аваргууд тэмцээнүүдэд бүгд бэлтгэл хангагдсан байна. Эрэгтэйчүүдийн дунд хавцаа жингүүд арай илүү өрсөлдөөтэй байна. За эмэгтэйчүүд бол ер нь аль чинд жигдэх хаягтайхан өрсөлдөөн байна гэж харлаа. Миний одоо залуу үеийн өргөжсэн, мэджсэнээс харьцуулж ярьж шүү дээ. Хүндийн үргэлтийн спорт нь сүүлийн жилүүдэд манай улсад хурдцтай хөгжиж байгаа бөгөөд зөвсвөр залуучууд болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцоор байгаа юм а. Тиймээс энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчид бэлтгэл сайтаа өрсөлдөө ихтэй оролцож байсныг зохион байгуулагчид онцолж байна. Намаг Өнөөл гэдэг аавын Ганбаатар энэ жинд 56 кг өрсөлдөг байсан. Тэгээд аавын жинд өрсөлдөөд төрүүллээ. Өрсөлдөгч тамирчид бэлтгэл сая их өрсөлдөөнтэй тэмцсэн байна. Энэ удаагийн улсын аварга маш өрсөлдөөнтэй байлаа. Яагаад гэвэл маш их олон манай спортоор хичээлдэг маш олон цар хүрээгээ тэлж айгүй олон хүмүүс хичээлдэг болсон. Тэндхаа хэрээр маш юм цар хүрээтэй өргөн өрсөлдөөтэй болж ирлээ. Тэгээд он гарч байгаа гэдэг утгаараа ингээд салхийг хагаалж чадсан медаль өгсөндөө баяртай нэг. Огцон мөргөлтөөрөө 120-ыг өргөсөн. Дэлгэлтээрээ 147 өргөсөн. Тэгээд алтан өөрөө өрсөлдөлтэй гэсэн. Эмэгтэй хасах 75 кг-ийн жинд өрсөлдсөн. 80 кг-ыг огцондоо 100 кг идэлгээд нэгдүгээр байр эзэлсэн байгаа. Шилдэг тамирчин болно гэдэгт итгээгүй маш их баяртай. Хүндийн үргэлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь хүндийн үргэлтийн спортыг сурталчлах, хүүхэд залуусыг энэ спортоор хичээлэх дур сонирхлыг өсгөх, шилдэг тамирчтай алдаршуулах, төв дэлхий болон олимпийн медальтнуудыг бэлтгэн гаргах зорилготой. За тиймдээ ч эх 2020 онд зохион байгуулагдах Токиогийн олимпиад оролцох эрхийн төлөө оноо цуглуулах хариуцлагатай тэмцээнүүд Монголын баг тамирчдын өмнө байгаа гэдгийг холбогдох албаныхан онцолж байлаа.